За сайн байцгаана уу? Миний яриа сонсогдож байна уу? Сонсогдож байна гэж. За одоогийн байдлаар эхлэх уу яах вэ? Жаахан хүлээх юм уу хүмүүсийн? Орж ирэл ах шиг л байна. За тэгээд за хичээл эхлэхийн сургалт эхлэхийн өмнө та нараас нэг 2 3 хүнээс би асуулт асууя. Тэгээд өөрсдийнхээ саналыг бас хэлээрэй. За ер нь бол одоо энэ хоршоолагчдыг яаж хоршоолох вэ? Яаж одоо бизнесийн үн цэнтэй болгох вэ? Бизнесийг одоо төв хийдээс нь хулаад хэрэглэгчдэд яаж хүргэх вэ гэдэг одоо санаа оноо бол өнөөдрийн Монгол хүн бүрийн одоо сэтгэл зүрхэнд байгаа гэж би боддог. Тэгээ харин энийг мэдээж бидний одоо энэ одоо бизнесийн зарчмыг хөгжүүлэх асуудал бол харьцангуй богино түүхтэй хэдий ч хоршоолол бол харьцангуй урт удаан хугацаанд бас бидний харж үзсэн ийм юмнууд бол байж байгаа. За ер нь энэ хоршоо одоо хэдий дүүссэн, хоршоо бидний амьдралд ямар үр гүйцэтгэж исэн гэдэг дээр бол би нэг хэдэн үгийг хэлхийг бол хүсдэг. За өмнө нь бол одоо Монгол улс социализмын замаар хөгжиж байхдаа бол хүдээж ахуйн салбарыг бол маш амжилттай хоршоолсон гэж би судлаач хүний хувьд бол боддог. Яагаад гэхээр одоо 1970-аад оны үед бол дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх одоо хүдээж ахуйн салбарын үнцийн буюу хувь бол их өндөр байсан. За энэ бол өөрөөр хэлбэл тэр малчин тариаланчдыг тийм ээ одоо нэгдэлжүүлж, нийгэмшүүлж тэдний одоо хийж байгаа хөдөлмөрийн үн цэнийг бий болгосны үр дүн бол энэ гэж боддог. За энэтэй холбоотойгоор ч мөн одоо хүдээж ахуйн салбарын одоо шинжлэх ухаан, техник, технологийн асуудал бол маш хүчтэй хөгжсөн ийм сайхан цаг үе бол байсан. За шинжлэх ухааны ололт амжилтуудыг хүдээж ахуйн салбартаа нэвтрүүлж одоо арилжаалах чиглэлийн асуудлууд бол 1995-аас 95, 97, 98 онуудад биш 1985-80 онуудад бол нэлээд хүчтэй хийгдсэн юм билээ. Жишээлбэл одоо улсын ургамал судлал ботаникийн хүрээлэн энэ гэдэг тий. Тэгээ энэ маань бол яг арилжааны систем рүү орох гэж яагаад одоо ардчилсан нийгэмтэй залгаад бол унтсан байдаг. За ийм ч учраас бол өнөөдөр бид нэр хүдээж ахуйн салбараа одоо илүү их үн цэнтэй бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх асуудал дээр бол тийм ч одоо амжилттай ажиллаж чадаагүй гэдгийг чадахгүй байна гэдгийг бол бид бүхэн бол харж байгаа. Энд бол бүгдөө л шүүмжлэлтэй байдаг. За гэхдээ яавал хөгжих юм бэ гэдгийг бол одоо дор бүрнээ бодох энэний төлөө бол одоо өөрийнхөө хувь нэмрийг оруулах бол Монгол хүн бүрийн үүрэг гэж бол би боддог. За тэгээд хүдээж ахуйн салбарыг бол одоо технологи шингэдэггүй салбар юм уу гэж одоо жишээлбэл нам технологитой салбар шүү дээ тийм ээ, харьцангуй нам за ихтэл дунд технологи агуулдаг ийм салбар. Тэгэхээр энд одоо жишээлбэл Израиль улс бол технологи шингээсэн байдаг л. Тэгэхээр хүдээж ахуйн салбартаа технологи шингээснээр эдгээр бол бүтээмжээ буюу одоо жишээлбэл дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээг 24 дахин өсгсөн ийм түүх байдаг. 24 дахин. Гэтэл бид нар одоо жишээлбэл яагаад эднэрийг одоо дагаж ашиглаж болохгүй гэдэг асуудлуудыг бол би энэ сургалтанд орж ирж байгаа хүн болгонд бол таммаар байна л да. За тэгээд энэ сургалтаас яг юу хүлээж байгаа вэ гэдэг дээр нэг 2 асуулт асуучих. Ер нь та нарын одоо хүсэж байгаа зүйл юу вэ? Надад хариулт хэлэх хүн байна уу? За хариулт хэлэх хүн бага байх шиг байна тийм ээ.
За тэгвэл хичээлээ цааш нь үргэлжлүүлье. За ер нь бол танд яг ямар асуудал байгаа вэ гэдэг рүү би чиглэх байхаа гэж бодсон. Жишээлбэл ганц нэг хоёр асуудлуудыг авч үзээд ер нь энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд таны зорилго яг юу юм бэ гэдэг рүү бол чиглэж одоо хичээлээ эхлэе гэдэг ийм зорилго бол тавьсан байгаа. Тэгэхээр би зүгээр хэлье л да. За миний асуудал юу юм бэ гэж. Би бол одоо өнөөдөр би өөрөө бол малчин гаралтай хүн. Миний аав ээж бол малчин байсан. Тэгээ би бол малчтын энэ хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмж, за малчтаас гарч байгаа одоо малын гаралтай түүхий эдүүдийг яаж үнцэнтэй болгох вэ гэтлээ үнэхээр сайхан органик гоё те эко ийм бүтээгдэхүүнүүд бол байгаад идэг. Гэтэл энийг одоо үнцэнтэй болгож чадахгүй байна. Дэлхийн зах зээл дээр өрсөлдүүлэх боломжийг бид нар бий болгож чадахгүй байна. Тэгэхээр энэ бол миний асуудлаа гэж би тодорхойлдог. Тэгээд энэ асуудлыг одоо шийдвэрлэхийн тулд яг юу хийгээд байгаа юм бэ гэдэг дээр би өөрийгөө танилцуулахын ялдам тавьж танилцуулах хийчихье. За манай сургууль бол шинжилгээ ухааны технологийн сургуулийн бизнес ахисын төвшний сургууль. За бид нар ТАН гэдэг дизайн сэтгэлгээний лаборатори гэдэг ер нь бол хүдээж ахуйн салбар техник технологиг нэвтрүүлэх менежментийн асуудлуудыг хийя. За эндээ бол одоо гадна дотны туршлагуудыг нэвтрүүлээ. Одоо бид нар чинь ер нь хамтрах, хорших, нэгдэх тэр одоо интеграц үүсгэх, сүлжээ үүсгэх эднэр дээр бол ямар ч менежментийн туршлага байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө нэгдэлчих нийгмийн үеийн туршлага маань аль хэзээний өөр замлаар бол явцсан. Тэгээ энэ дээрээ бол алдаа гаргаад байт юм байна. Энэ дээр бол бид нар одоо хамтарч ажиллая гэдэг ийм чиглэл дээр бол ажилладаг байгаа. Та нар энэ сургалтынхаа дараа одоо манай ТАН лаборатори дээр яг юу хийгдсэн бэ гэдэг дээр бол бас сонирхож болно. Бодлогын шийдэл байгууллагаараа дамжуулаад энэ асуудлыг бол сонирхож болно шүү. За тэгээд өнөөдөр бол бид бүхэн хин хөнгүүл одоо аливаа нэг үнцэнтэй зүйл бүтээхийг бол хүсэж байна, бизнес хийхийг хүсэж байна, тийм ээ? Орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байна. Энэнийг одоо дамжуулдаг арга зам, арга механизм нь бол энэ одоо компани, нөхөрлөл, хоршоо, аливаа нэгдлүүд юм л да. Нэгдэл, интеграцууд тий. Тэгэхээр энэний цаад мөн чанар нь юу вэ гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэрнээс одоо жишээлбэл компани гэж яг юу хэлэх юм, нөхөрлөл гэж яг юу хэлэх юм, хоршоог яг юу хэлэх юм бэ гэхээр та нар маань бол зүгээр шууд сөөч хийгээл хайлт хийгээл хуулийн тодорхойлтуудыг бол харчиж болно. За тэгтээ энэ хуулийн тодорхойлтуудаас гадна энэ мөн чанар нэг чухал байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл та нар Википедиагаас компани гэж юу юм бэ гэж хайгаад үз. Тэгвэл нөгөө нэг альва нэг үн цэнийг бүтээхийн тулд хамтарч тэр одоо хоршиж тэгээд тэр зорилготойгоор тэр үр дүндээ хүрэх үйл ажиллагааг хэлж байгаа. Бүр зорилготойгоор нэгдэх байгаа байхгүй. Зорилго нь яг юу юм бэ? Тэ? Зорилго юуны төлөө явах гэдэг. Нөхөрлөлч мөн ялгааг. Одоо жишээлбэл хоёр нөхөр хоёулаа хариуцлага хүлээнэ гэдэг. За хоёулаа хамтраад нөхөрлөл хийчих ингээд одоо үр ашигтай ажлыг бүтээмжээ дэвшлүүлээ. Яа тэгэхээр ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэж. Нэг хүний бүтээмж 10 хүний бүтээмжтэй харьцуулахад бол үр дүн өөр шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энд би бол хоршоог бол ингэж тодорхойлсон юм л да. Хоршоо бол гишүүд харилцан бие биедээ үн цэнийг бүтээх зорилгоор хамтран ажиллахад хэрэглэгддэг одоо зохион байгуулалттай нэгж юм. Тэр үн цэнийг бүтээх гэдэг чинь хамтдаа үн цэнийг бүтээх гэдэг. Тэгэхээр тэр үн цэн гэдэг бол заавал ашиг мөнгөний хэлбэрээр илэрхийлэгдэх хаалтгүй өөр ч олон төрлийн үн цэн бол байж болдог. Жишээлбэл одоо боловсрал, нахих, хөгжих, дэвших энэ төр гэдэг. За тэгээд би та нарт нэг жишээ хэлье л дээ. Шинэ Зеландийн одоо хөдөөж авахын хоршоолол, хөдөөж авахын энэ нийгэмлэгүүдийн асуудал бол их өндөр түвшинд үн цэнтэй байдаг. Яагаад тэгэхээр дэлхийн зах зээл дээр тэдний одоо сүүгээр хийсэн бүтээгдэхүүнүүдийг хаа сайгүй худалдаалж авч идэж байна. Хаа сайгүй ашиглаж байна тий. Эдгээр яг яаж ажилт юм бэ гэдэг дээр нэг ганцхан үг хэлье. Одоо жишээлбэл 100 гаруй хоршоолагчид нийлжиж байгаа байхгүй яг хөдөөж авахын салбарын одоо сүүний чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг 100 малчин гэсэн үг байна шүү дээ манайхаар бол тий.
малчин биш юм а 100 бүлэг мал. За тэгэнгүүт нөгөөдөл чинь нэг том одоо хамтын корпорац үүсгэж байгаа. За тэгээд энэнийг удирдах одоо гүйцэтгэх ажлыг хинээр авч явах юм бэ гэхээр одоо тэр Харвард төгссөн, Массачусетс төгссөн, MIT төгссөн, дэлхийн тэр том шилдэг төгсөгч нараас одоо ангууч хийж авч байгаа байхгүй. За та ер нь манай энэ хөдөөж ахын салбарыг одоо байгаа энэ борлуулалтын орлогыг тэд дахин нэмэгдүүлэх ийм чадвар танд байгаа юу? Тэгвэл одоо танд бид нэр жилд таны цалингийн сангныг иймэр тогтъё. За бидний одоо бүтээмж үйлдвэрлэлийн нөөц болцоо бол нэг тэд байгаамаа. Гэт ийм саналуудыг тавьж өөрөөр хэлбэл нөгөө нэг тийм илүү өндөр түвшний нөгөө хэрэглэгчдэд одоо танай бүтээгдэхүүнүүдийг тийм ээ бидний бүтээгдэхүүнүүдийг зарж чадах тийм хүнийг сонгодог. Өөрөөр хэлбэл нөгөө гүйцэтгэх удирдлагаар. За гэтэл өнгөрсөн одоо 30 гаруй жилийн хугацаанд бол бид нэр хоршооллыг бий болгох гэж их оролдлоо. Ямар нэгэн малчдын, газар тариаланчдын нөхөрлөл, хоршоолол ийм хамтын байгууллагуудыг үүсгэх, бий болгох, энийг боожуулах, хөгжүүлэх гэж их л оролдлоо. Гэхдээ яасан гэхээр одоо жишээлбэл 7 малчин нийлээд дундаасаа нэг нөхрөө сонгоод тэрийгээр гүйцэтгэх удирдлага тавьчихдаг. Нөгөөх чи одоо жишээлбэл цаас 100 болвол одоо би хоршооныхоо ажлыг хийнэ, борлуулалтаа бодно гэж суугаад ах уу? Эсвэл өөрийнхөө малыг цаг зуудын нөхцөл байдлаас хамгаалах гэдэг шогших уу гэдэг ийм сонголт үлдчихэж байгаа юм. Тэгэхээр энэ өнөөдөр хоршоо гэдэг энэ нэгжийг бол бид нэр зүгээр нэг тэр нэг одоо хөдөө байгаа эсвэл газар тариалангаа эрхэлж байгаа эсвэл одоо тэр малын түүхийн эдийг боловсруулах гэж байгаа хідэн хүний одоо байгууллага гэж бол үзэж болохгүй. Энд бол тэр гүйцэтгэх удирдлага нь илүү өндөр түвшний те илүү нөгөө хэрэглэгч өнөөдөр бизнесийн байгууллагууд энэ компаниуд яаж удирдах, яаж засаглалаа бий болгож авч яваа те яг энэтэй одоо адилхан хэлбэрүүдээр бол хэрэглэгчтэйгээ холбогдох ийм хэрэгцээ шаардлага бол үүсчихжээ. Тэгэхээр энэ үнцгийг нь бол одоо илүү их сайн харж яаж тэр хамтдаа үнцнийг бүтээх юм бэ гэдэг асуудал бол их чухлаа гэж бол би бодож байна. За тэгээд энэ компани нөхөрлөл хоршооны ялгааг бол товч танилцуулъя тийм ээ. За гэхдээ энэ эзний өмч, гишүүний өмч, бүрэн хариуцлагатай гишүүний өмч гэдэг бол өмчлөл өмч. Мөн чанар нь тэр үйл ажиллагааг одоо бий болгож байгаа тэрний өмнө хариуцлага хүлээх шийдвэр гаргасан нөхдүүдийн л өмч баггүй. Тэгэхээр зорилго нь ямар ах юм? Тэр цаад өнөөдөр бол цэвэр одоо жишээлбэл компаниг зөвхөн ашиг олох, ашгаа нэмэгдүүлэх гэж ойлгож болохгүй л дээ. Энэ хуулийн тодорхойлолтууд, хуулийн харьцуулгууд бол их өрөөсгөл тэр цаад мөн чанарын л ойлгомоор байхгүй. Цаад мөн чанар. Тэгэхээр яасан сонсогдохгүй нөө? Багшаа та F5-а дараад дэлгэцээд презентацийн жоохон томруулчвал. За тэгэхээр энэ мөн чанар их чухал байгаа юм л да. Энэ одоо юунууд гарч ирээд байна. Одоо бол биднэрт бол зүгээр харагдаж байна. За. Өөрөөр хэлбэл энэ хоршоо байна уу, компани байна уу, нөхөрл байна уу, энэний үйл ажиллагаанд оролцож байгаа 3 гол субъект байна. Хэрэглэгч, тэгээд энэ одоо хэрэглэгчдэд хүргэх хүртэл ажиллаж байгаа гүйцэтгэх ажилтан. За түүнийг хоршоо болоод компани нөхөрлөлийг үүсгэн байгуулж байгаа үүсгэн байгуулагчд. Энэ 3 субъектыг ямар өнцгөөс харж яах вэ гэдгээс л хамаарал энэ одоо цар хүрээ нь бол тодорхойлогдож байгаа. Тэгэхээр өнөөдөр хэрэглэгч бол глобал болсон ш. Бид нэр одоо малын гаралтай түүхий хийд юм уу, хөдөөж ахын түүхий хийдэ бүтээгдэхүүн болгоё гэхэд бол хэрэглэгч аль хэзээний Германы, Японы, Америкийн те Солонгосын бүтээгдэхүүнтэй харьцуулдаг болсон. Хэрэглэхэд хялбар, амархан хүссэн үедээ авч болдог. Тэр байнгын одоо лангуун дээр байж идэг хизээч орсон тэр нь бол тасралтгүй байх юм зарчим бол их чухал байгаа байхгүй.
Гэтэл өнөөдөр бол бид нар яаж яах вэ гэхээр энэ хоршоо нөхөрлөл эднэр бол мэдээж санхүүгийн боломж олцсон муу баг ийм хүмүүс үл үүсгэн байгуулж байгаа. Гэхдээ бидний хэрэглэгч юм, бидний энэ бүтээгдэхүүнийг авах гээд байгаа хүн хин, тэдний хүсэл сонирхол хин юм бэ гэдэгт хөтлөгдөж одоо үйл ажиллагаагаа явуулж энэ хүнтэй хамтарч оршин тогтнохоос өөр арга байхгүй. За би та нарт нэг жишээ хэлье л дээ. Японы нэг компани дээр манай нэг хүн түүхий эдээ нийлүүлэх гээд судалгаа хийсэн байна. Тэгээд за Хятадаас ерөнхийдөө бол нэг байнгын нийлүүлэлтээ авдаг компани. Тэгэнгүүт нөхдүүд дээр бол санал тавиад би энэ одоо Хятадын нийлүүлж байгаа юунаас одоо 3 дахин хямд нийлүүлье. Танд те та 3 дахин яг энтэй адилхан чандрын хувьд адилхан ийм түүхийдийг бол бид нар нийлүүлье гэд ингээд Япон компанид бол санал тавьж л дээ. Тэгэхээр нөгөө ашгаа бодоод борлуулалт өндөрсөн тийм ээ одоо их чухал энтер гэж үзээд бол Япон нөхөр бол шүүрээд авах байх л гэж Монгол хүн итгэж очиж байгаа юм л. Тэгсэн нөхдүүд юу гэж хариулсан бэ гэхээр бодож бодчихсон аа. Би энэ хятад түнштэй бол одоо 10 гаруй жил хамтарч ажиллаж байна. Манай бүтээгдэхүүн өнөөдөр бол хэрэглэгчдэд аль хэзээний танил болцсон. Нэг ч одоо проблем гарч байгаагүй. Бидний хэрэглэгчдийн тоо байнгын өсөн нэмэгдэж. Ийм байхад би түншээ одоо жишээлбэл миний түншээ нийлүүлж байгаа мөнгөн дүнгээс болоод тийм ээ өмнөөс болоод хэрэглэгчээ одоо түншээ солино гэж юу гэж асуусан. Хэрвээ тантай одоо би 20 жил 30 жил хамтран ажиллаад таныг өөрөөр хэлбэл өөрийнхөө түншээс ямар ч асуудал үүсээгүй байхад солино гэдэг бол энэ бизнесийн байгууллагт бол байж болшгүй юм аа гэж. Тэгэхээр энэ түнш тэр хэрэглэгч тэр хамтран ажиллаж байгаа хүмүүс ямар чухал болох нь бол энд харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л энэ аливаа юмны мөн чанар цаад хэв шинжүүдийг нь айгүй тийм чухал ойлгож хэлсний үндсэн дээр одоо хамтдаа оршин тогтнох ийм боломж бол энэ бүх ашиг одоо орлого олгож байгаа өөрийнхөө одоо өмчийг нийлүүлж байгаа хамтран хэрэглэгчийн төлөө хэдэн хэрэглэгчтэй болохын төлөө зүтгэж байгаа байгууллагуудын хувьд бол бүгдөөрэнд нь чухал агт. За тэгээ мэдээж энэ саналын ирэх өмч энтер гээд хариуцлага гэдэг асуудал бол чухал л да. Ялгаатай нь бол одоо за өмч бол хоршооны хувьд бол дундын байх нь тийм ээ. За энд бол хувьцаагаар хуваагдах юм. За энэ бол нөгөө нөхөрл үүсгэн байгуулагдсан эдэн нөхдөйх байх юм. За тэгэхээр энэ бол үүсгэн байгуулагчдын хувьд бол ойлгомжтой. За харин манай хоршооны тухай хууль их гоё шинжлэгдэж одоо биднэрт их олон одоо боломжуудыг бол бий болгож өгсөн байгаа. Яг олон улсын жишгийн дагуу хоршоо яг яаж явах ёстой, Монгол улс хоршоогоо яаж дэмжвэл тэр одоо Израиль шиг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээг өсгөж чадах уу гэдэг зохион салбарт байх те. Ийм асуудлууд бол их чухал байгаа юм л да. За орлого хуваарлах, хяналт гэдэг ингээд үүсгэн байгуулагчдын тоо энтер гэдэг дээр бол хуулийн дээр байдаг ийм заалтуудыг бол энэ дээр тавьсан байна. Энийг бол та нар бас дараа нь харьцуулах шаардлагатай бол харьцуулж үзэн үзье тий. За тэгээд би энэ бас залуу судлаачдыг дэмжих сангийн одоо гэрээт судлаачаар бол бас ажилтсан байгаа. Тэгээд энэ залуу судлаачдын энэ ерөн судалгааны ажлууд бол энэ дандаа хүний суурь хэрэгцээн дээр тулгуурлаа гэдэг ойлголтуудыг бол айгүй өндөр өгдөг. Тэгэхээр одоо тухайн байгууллагыг байгуулж ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ч хэрэгцээ байгаа. За таны бүтээгдэхүүнийг одоо худалдан авах гэж байгаа хүний хувьд ч хэрэгцээ байгаа. За мөн энэ одоо бодлого үйл ажиллагаа хууль дүрм журмаараа дамжуулж хэрэгжүүлж байгаа улсын хувьд ч хэрэгцээ байна. Тэгэхээр ерөөсөө энэ хэрэгцээ гэдэг ойлголтуудыг бол бид нэр бүр ингээд мөн чанартаа бүр ингээд суулгамаар юм шиг байна. Өөрөөр хэлбэл би одоо амжиргаагаа дээшлүүлэхийн тулд, орлогоо нэмэгдүүлэхийн тулд тийм ээ бас нийгэмшиж амьдрахын тулд за бас одоо өөрийнхөө санал бодлыг илэрхийлж нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тантай хоршиж байгаа шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй байна.
Тэгэхээр ганцхан ашиг бол биш байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл ашигтай холбоотой юм бол энэ Макс Ник гэдэг энэ хэрэгцээний талаарх онлын тодорхойлтыг гаргасан хүнд яг энэ одоо хэрэгцээний 9 зарчим дотроос 2 3 л байдаг. 2 3 л нөгөө ашиг мөнгөнд үүдтэй. Бус хэрэгцээнүүд нь нөгөө нэг оюуны хэрэгцээ байхгүй. Оюуны хэрэгцээ. Ер нь одоо жишээлбэл хүн хөдөлмөрлөх өд тэр өөрийн тэр цаад мөн чанар илэрчээд юм ээ л. Одоо жишээлбэл манай нөхөр намайг хошигноод хэлдэг. Мөнхөө ингээл амархаараа ёох гэдэг юм. Ажлаа яг болохоор л инээд алдал гэх. Тэр чинь нөгөө яаж миний хэрэгцээ гараад ирж байгаа байхгүй. Би тэр хэрэгцээгээ одоо нийгэмдээ илэрхийлж байгаа, та нартай хуваалцж байгаа ийм байхдаа бол сэтгэл ханамжтай айгүй өндөр нөгөө юу н тэр энэ тэмдэг жижиг сажиг асуудлуудыг мэдхтэй мантай байна шүү дээ, тий. Тэгэхээр энэ хэрэгцээг тэр хэрэглэгчийн цаана байгаа хэрэглэгчийг айгүй сайн ойлгосны үндсэн дээр бидний одоо байгууллага тэр хоршоо нөхөрлөл мань бол бат бөх оршин тогтнох ёстой юм аа гэдэг зарчмыг бол бодох хэрэгтэй. За энэ хоршооллын тэр энэ хэрэглэгчийн мөн чанарыг ойлгосны дараа бол бид нэр зарчмаа айгүй сайн бодох хэрэгтэй. Тэгээ энэ зарчмыг бол мөрдлөг болгох хэрэгтэй. За сайн дурын нээлттэй байх хэрэгтэй байх юм тий. Тэгээ одоо жишээлбэл үйл ажиллагаагаа та нар дор дороос асуул та. Ер нь бол манай энэ гишүүнчлэлийн үйл ажиллагаа нээлттэй явагдаж гин үгүй манай хоршоон дээр. Манай нөхрөл дээр, манай компани дээр. Тэ? Ингээ асуу. За ардчилсан байх хэрэгтэй. Яг ардчилсан гэдэг үг чи юуг илэрхийлээд байгаа гэдгийг мөн чанарыг сайн бодох хэрэгтэй. Эдийн засгийн оролцооны хувьд бид нэр одоо амжиргаагаа дээшлүүлэхийн тулд байх хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. За бие даасан байх хэрэгтэй. Тэгээ хамтарч хорших ёстой тийм нийгмийн нийт ашиг сонирхлын тусын тулд хамтдаа оршин байх ёстой. Одоо бид тэгээд нийгэм оршин тогтнож шít. Жишээлбэл бид байхгүй бол би байгаад яах юм? Би ганцаархнаа энэ хорвоод үлдлээ гэхэд бол одоо надад бол утга алга шít тийм ээ. Тэгэхээр бид хамтдаа оршин тогтнож энэ одоо Монголын ирээдүйн Монголын эдийн засгийн бат бөх байдал бий болно гэдгийг бол бид нэр бүгд ухамсарласан цагт энэ хоршоо маань бол гялцах байхаа гэж бол би боддог. За тэгээд тэр хамтын ажиллагаа. Хамтын ажиллагаа гэдэг үг би ер нь сүүлийн үед их эргэцүүлж боддог болсон. Та нар юу гэж бодож байна энэ хамтын ажиллагааг? За инновацийн асуудал дээр бол энэ хамтын ажиллагааг босоо болон хэвтэй гэж хэлдэг. Монгол улсад босоо хамтын ажиллагаа их хөгжсөн юм байна. Одоо төрийн байгууллагууд нь ч өөрөө босоо тогтолцоотой. Гэтэл хамтын ажиллагаа гэдэг чинь хэвтэй байх хэрэгтэй. Жишээлбэл таны бизнесийг таны одоо энэ үн цэнийг бүтээх гээд байгаа юмд оролцогчд бүгд одоо нэг тэнхлэг дээр нэг хавтгай дээр хамтдаа оршин тогтнож байгаа. Тэднэрийг олоод холбоо тогтоогоод ажиллах хэрэгтэй. Тэгтээ бүгд бас л нөгөө үн цэнтэй ажиллах гээд байгаа шүү. Хамтдаа оршин тогтнох гээд байгаа. Би чинь зүгээр цагаа зарцуулахгүй те хин нэгэнд дорж зүгээр цагаа зарцуулахгүй, дулмаа зүгээр цагаа зарцуулахгүй. Тэгэхээр энэ хамтын ажиллагаа бол тэр хамтын ажиллагаанд оролцож байгаа оролцогч болгонд ашиг үн цэнийг аваачих хэрэгтэй. Монголчуудад нэг ашиг гэхээр л дандаа мөнгөөр илэрхийлдэг сэтгэлгээ байдаг. Мэдээж тодорхой хувь нь бол мөнгөөр илэрхийлдэг. Гэхдээ ашиг бол одоо жишээлбэл их өөр энэ тэр хэрэгцээний мөн чанарууд дээр тулгуурлаад юуг ашиг гэж хэлэх үү гэдгийг бол та нар их тунгаан бодох хэрэгтэй. Тэгээ энэ хин нэгэнд ашиггүй л бол тэр хамтын ажиллагаанаас татгалздаг. Тэгэхээр энэ хэвтэй чиглэлийн тийм хамтын ажиллагааг одоо яаж хөгжүүлвэл Монгол хөгжих юм бэ гэдэг дээр бол бид нар бас та нарыг цаашдаа их бодож байгаарэ гэж хэлдэг л дээ. Тэгэхээр хэвтэй бүх их сургууль эрдэм шинжилгээний бүтээлүүч хэвтэй тэнхлэг дээр байна. Гагцгүй та тэрийг л олж хоршгол хэрэгтэй. За төрийн дэмжлэг хэвтэй тэнхлэг дээр байна уу? Байна. Гэхдээ хаана хизээ яаж олох вэ? Яаж тэр одоо бүгдөөрэнд нь үн цэнийг бүтээх үү гэдэг тэр алсын харааг л их зөв олж оршиж энэ хамтын ажиллагааны мөн чанарыг бодох хэрэгтэй юм шиг байна. Та нар энэ хичээлээ үзээд дууссаны дараа хамтын ажиллагаа гэдэг үгийг одоо жишээлбэл тойлогчд яг юу гэж тусгасан байгаа. Миний оролцогч хэн байгаа? Тэр хамтын ажиллагаанд оролцогч байгаа оролцогч болгонд одоо жишээлбэл ямар
үнцийн ямар тэр хоршил бий болж байгаа юм гэдгийг бол сайн хараад яг энэ мөн чанар энэ зарчмуудыг биендээ суулгана гэдэг ачаал бол энэ хоршоо нөхөрлөл ер нь бизнесийн байгууллагуудын үндсэн зарчим байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд зарчмыг зөвхөн уншаад ойлгохгүй л зарчим бол ерөөсөө өдөр тутмын үйл ажиллагаанд дандаа мөрдөгддөг байх хэрэгтэй. Дандаа мөрдөгддөг. За тэгээд хөгжүүлэлт байх хэрэгтэй тийм. Ер нь бол хүн мэдлэгээ байнга тэлж явах ёстой, хөгжиж явах ёстой. За жишээлбэл би та нарын адуу мал гэдэг одоо компани жишээг хэлье л дээ. Энэ залуучууд адуу мал гэдэг компани үүсгэн байгуулсан залуучууд бол адууны арьсаар Европын зах зээл дээр өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг бол хийсэн. Үнэхээр одоо адууны арьс бол айгүй гоё. Тэгээд за технологийн хувьд бол мэдээж одоо яаж тэр арьс ширийг илүү нягт олохгүй гэдэг технологи бол авсан байж. Тэгээ энэ залуучууд бол хэлэхэд за та нар хитрхи үнэтэй бүтээгдэхүүн хийх гээд байгаа юм шүү гэж бол анх хэлжсэн мэн. Гэтэл нөгөө залуучууд бол харин тийм ээ бид нар бол үнэтэй бүтээгдэхүүн хийн үнэтэй тэгээд чанартай тийм ээ тэгээд шинэлэг ийм бүтээгдэхүүнүүдээрээ бол хэрэглэгчийг татнаа. Тэгээ бидний энэ үнэтэй одоо бүтээгдэхүүнийг гаргахад бол Европын зах зээл бол их тохирж байгаа юм уу? Яагаад гэвэл тэнд чинь хит их хөвшмөл ойлголт олон зуун жилиг бий болголоо. Одоо эднэрт аливаа асуудлыг шал өөр өнцгөөс нь харж чадах үс тийм одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгох юм бол бид нар амжилтанд хүрэх юм байна гэдэг энэ санааг бол хэлжсэн. Тэгээ энэ бол бас тодорхой хэмжээгээр бол амжилтанд хүрсэн л дээ. Гэхдээ бас сүүлийн үед бол нэлээд саарах хандлагатай байх шиг байгаа. Энэ нь бол түүний тэр нөөц нөгөө хэрэглэгчийн анх зах зээл дээр гарч ирсэн хүлээлт тэр одоо бараа бүтээгдэхүүнүүдээ сурталчилж байгаа тэнд нь байгаа мөн чанартай яг нийцэж гэнэ үгүй юу гэдэгтээ бол эргэж анхаарч өөрчлөлтүүдийг хийж чадах юм бол энэ адуу малын одоо Европын зах зээл дээр гарсан бүтээгдэхүүнүүд бол цаашдаа урт удаан хугацаанд бол оршин тогтнох юм боломж байгаа гэж би бас судлаачийн хувьд боддог. За тэгэхээр хоршооны шин чанарууд руу оръё л доо. Хоршоо бол гишүүн төвтэй байгууллага. Тэгээд өөрийгөө тэтгэх ер нь бизнесийн байгууллагууд бол өөрөө өөрийгөө л тэтгэж шүү дээ. Өөрийгөө л санхүүжүүлнэ. Өөрийнхөө төлөө л явна. Тэгэхээр энд бол нөгөө ардчилсан хэв шинжүүд бол бий болж байгаа юм л гишүүдтэй дэмжлэг үзүүл. Ардчлал эв нэгдлийн байгууллага тийм. Гэхдээ энэ шин чанаруудын цаана юу вэ нү гэдэг л их чухал. Жишээлбэл одоо гишүүдтэй үйлчилж дэмжлэг үзүүлнэ гэж л дээ. Дэмжлэг гэдэг зүйлийг их бодох хэрэгтэй. Ер нь энэ хоршоог амжилттай болгохын тулд юугаар дэмжих ёстой юм? Тэр дэмжлэг нь аль шатны хамаарлах байх ёстой. Төрийн хамаарлах нь юу байгаа юм? Орон нутгийн удирдлагаас хамаарах дэмжлэг нь юу байгаа юм? За, гишүүдээс хамаарах дэмжлэг нь юу байгаа юм? Тийм ээ? Гүйцэтгэх ажилтнуудаас хамаарах дэмжлэг нь юу байгаа юм? Энийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Дэмжлэг л бол дэмжлэг гэж үзүүлж ерөөсө болохгүй байна. Өөрөөр хэлбэл нөгөө энэ бизнесийн харилцаанд оролцдог субъектүүд дотроо үүргэнчөөр, хариуцлаганчөөр, гүйцэтгэлэнч өөр байдаг. Тэгэхээр бид нар бол зүгээр одоо байж байгаа л бүтээгдэхүүн юу түүхий идмэн бол бүтээгдэхүүн болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн болгох хүртэл одоо жишээлбэл мэрэгжлийн хяналт хэрэгтэй, лаборатори хэрэгтэй. Тийм ээ? Хамтын ажиллагаа хэрэгтэй, технологи хэрэгтэй. Яагаад технологи хэрэгтэй гэхээр өнөөдөр хэрэглэгч чинь глобал болсон. Таны хэрэглэгч аль хэзээний таны бүтээгдэхүүнийг бүх улс орны бүтээгдэхүүнүүдтэй жишдэг болсон. Түүгээр харьцуулдаг болсон. Тэгвэл тэр одоо сонирхол тэр хүсэл эрмэлзэл тэр хэрэглэгчийн сонирхол өөрийгөө яаж нийцүүлэх юм бэ? За би энэ та нарт нэг жишээ хэлье л дээ. Өмнөг аймгийн нэг суманд би нэг судалгаагаар явж итэл надад нэг Өмнөг аймгийн нэг говийн цай хийдэг нэг хоршооны дарга уулзсан. За тэгээд хүүминээ одоо би чиний хичээлд суугаад би бол бүр юу болчлоо. Одоо толгой ирчихлээ. Одоо их чинь бол ийм хоёр төрлийн бүтээгдэхүүн дээр бол ажилтдаг юм байна. Манайх бол одоо цай ийм говийн
ямар цай вэ дээ тийм цай гаргаад 13 жил болж. Гэхдээ бид нар бол манай борлуулалт бол бараг өсөөгүй. Зүгээр л ингээл хэвийн анх ямарыг хийдэг байсан тэрүүгээрээ тэгэл тэрийг нэг ийм танил талаа дамжуулж борлуулалт хийгээл тэгэл ингээл нэг таардаг. Бараг зарим нь ихэнх нь өөрөө хэрэглээл ингээл таардаг эсвэл гээд ингэж. За хоёрдугаарт нь болоод ирэхээр нөгөө тормны ноосоор юм хийд юм байл. За энэ мэн бол харин хайцсангүй ингээд өсөх хандлагатай байна. Тэгээ одоо би бол хоршооныхоо гишүүдийн үйл ажиллагааг төрөлжүүлэе гэж бодож байна. Энэ хоёрыг одоо хоёулангийн ингээл барайл ажлаа цалгардуулаад яваад ах уу эсвэл аль нэгээр нь дагнах уу гэдэг дээр бол чиний лекцийг уншиж сонсоод би бүр төрөлдчлөө хүмүүн яаваа хэ гэж. Тэгэхээр би ихчэд хэлсэн юм л ихчээ хүний одоо хэрэглэгч гэдэг бол өөрийнхөө хоолоогоор давж байгаа тэр бүтээгдэхүүнд айгүй их анхаарал тавьдаг болсон. Яагаад тэгэхээр энэ бүтээгдэхүүн миний эрүүл мэндийг тэтгэж өгөх үү? Надад хор хөнөөл авчрах уу? Үгүй юу? Энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа байгууллага нь одоо тэр лифтэн цайг үйлдвэрлэж байгаа байгууллага, тэр одоо ногоон цайг үйлдвэрлэж байгаа солонгосын байгууллагуудаас одоо чанар, хүч чадал, чадварын хувьд адилхан нь үгүй юу? Энэ үнэхээр одоо чанарын хувьд баталгаажаад миний эрүүл мэндийн ашиг тусаа өгөх үү гэдэгт бол эргэлзээгүй зүйлээ хүн худалдаж авч хоолоогоор давуул. Гэтэл танд одоо ийм юм байна уу? Одоо жишээлбэл таны цайг ингээд усан дээр ингээд цайндаа ингээд хийхэд доошоогоо ингэж одоо бууж өгөхгүй. Тэ? Ингээл хөвөөлээ. Эн чинь бол таны технологи дутуу байгаа гэлж. Өөрөөр хэлбэл энд бол одоо тодорхой цайны хандлалт явагдаад тэр ханд дотор бол одоо хүндрээд тэр гадны цайнууд чинь бол хийнгүүт доошоо живж байгаа шүү дээ. Энэ чинь технологи байгаа байхгүй. Тэгэхээр энэ ийм нарийн технологи байгаа. За дотор нь байгаа энэ зүйлүүд бол та энэ тэндээс одоо түүсэн уламжлалт нөгөө технологи дээр уламжлалт арга барил дээр тулгуурлаад за энэ илгэн цай, энэ цэсэн цай гэдэг ургамлуудаа нийлүүлж байгаа л тодорхой харьцаагаар холиол инлэгөө хийцэн. Энэ үнэхээр одоо тэр хэрэглэгчийн илэг цэсийг дэмжих үгүй юу? Энэ үнэхээр юу гэдэгт бол танд нотлохоо байна уу? гэж хэлсэн хүмүүний ер нь энэ бүхний ард гарна гэдэг чинь манай энэ хөдөө үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн хоршооны гишүүдийн хийдэг ажил биш юм байна. Их чинь одоо цайныхаа ажлыг зогсоогоод тормныхоо ноос энэ одоо ноосон бүтээгдэхүүнүүдээ илүү үн цэнтэй болгох дээр бол ажиллая. Энэ дээрээ бол бид нэр тогтлоо гэд ингээд ажилласан байдаг. Тэгээ энэний дараа бол одоо нөхрийн тормны чиглэлийн үйл ажиллагаа бол хэлсэн л дээ. Тэгэхээр эндээс одоо жишээлбэл хоршооч гэсэн байгууллага, хоршооны бүтээгдэхүүн бол хэрэглэгчд очиж байгаа л бүтээгдэхүүн. Тэгэхээр энийг одоо яавал тэр одоо холбогдох технологиудын бий болохгүй хэрэглэгчтэй нотлох уу тийм ээ тэр нөө сүүлийн үед бол мөшгөх тогтолцоо гэж их яриад байна. Тэр хэрэглэгчдэд батлах асуудал бол их чухал байна тий. Тэгэхээр ийм юмнууд дээр бол бид нэр их сайн бодож энэ одоо үндсэн шин чанаруудаараа яавал бид нэр үндсэнтэйгээр хамтарч оршин тогтнох вэ гэдэг энэ юмнуудад бол бодох хэрэгтэй. За энэ бол яах вэ? Одоо хоршооны удирдлагын ерөнхий бүдүүвч байгаа даа. Миний ярих гээд байгаа юм бол энэ хоршооны тэргүүлэгчид хяналтын зөвлөл, хоршооны хороодоос гадна энэ гүйцэтгэх захирал ажилчид их чухал байна. Одоо Монголын энэ хоршоо бол улирлын чанартай. Нөгөө түүхийн эдүүдээс хамаарат. Тэгэл тодорхой хугацаанд одоо ажиллаад тодорхой хугацаанд нөгөө өвлийн цаг агарын бэрхшээлтэй хамааралтайгаар л үйл ажиллагаанд очиж чаддаггүй. Гэтэл таны хэрэглэгч таны бүтээгдэхүүнийг авж байгаа тэр хүн бол таны бүтээгдэхүүн өнөөдөр лангуун дээр байж байгаад маргааш байхгүй болчвол өөр орлого бүтээгдэхүүнээр л сольж шин. Тэгээд солиод явж байтал магадгүй нөгөө бүтээгдэхүүн аюу таалагдаад. Гэтэл одоо дараагийн нөгөө улирал болоо таны бүтээгдэхүүн гарч ирлээ гэхэд бол таны бүтээгдэхүүн
өөрийнхөө нэгэн дасцсан хөвшлийг солих нь юу л бол. Тэгэхээр энэ яавал одоо тасралтгүй үйл ажиллагаа явуулах юм бэ? Тасралтгүй бүтээгдэхүүнүүдэд хэрэглэгчдэд хүргэх нөөц бололцоо бүхий үйлдвэрлэлийг бид нар яаж явуулах юм бэ? Энэ их чухал. Би өөрөө Завхан аймгийн Тосон Цэнгэлийн хүн. Тэгээд нэг Германы нэг одоо зөвлөгтэй хамт одоо жишээлбэл брендинг үүсгэх асуудал дээр үл яриад ялангуяа нөгөө жимсгийн салбараар брендингийг бий болгох тухай, брэнд бүтээгдэхүүн болгох тухай ингээд ярилцаад байж илаа л. Гэтэл таны юу чинь одоо энэ нэрээс энэ жимсээвэл там байглаас дүүдийн биш дээ гэж байгаа байхгүй нөгөө чинь. Тийм гэсэн чинь байглаас дүүж байгаа бүтээгдэхүүнээр хизээч брэнд бүтээгдэхүүн хийж чадахгүй юм өөхөө гэж байгаа. Гү яагаад одоо гítэл одоо баялаг брэнд энтер гэж манайхан ч бол гаргацсан юмнууд байж ш. Гү яагаад гэсэн чинь яагаад гэвэл нөөц нь зөвхөн байглаас хамааралтай. Хизээч бизнесийн одоо байгууллага байглаас хамааралтай түүхийд дээр суурилсан бизнесийн үйл ажиллагаа явуулах бол эрсдэлтэй энэ жил урган дараа жил ургахгүй. Үнэн шүү дээ. Энэ жил бий болно дараа жил байх. Харин тармилжуулаад нэрсийг бий болгочоод энэ тармилжуулсан одоо нөөц түүхийд дээр тулгуурлаад бүтээгдэхүүн явуулж байгаа бол энийг брендинг тухай ярьж болох юм а гэж байна. Тэгэхээр энийг та нар бас их сайн нухацтай бодоорой. Ер нь альва хийх гэж байгаа бизнесмен бол тэр нөөцийг одоо яаж бий болгох вэ? Нөөцийн тэр хэрэглээг тасралтгүй яаж үүсгэх вэ? Одоо жишээлбэл Өмнө Говь аймаг дээр очиод малчиттай уулзалт хийгээл явж байхад оюутлогоо энэ уул уурхайн компаниудад бол махаа нийлүүлмээр байна л гэл ингээл малчид гараа өргөж байгаа юм л. Бүгдөө тийм өсөлт. Хүсгээс ч яах вэ те? Гэтэл нөгөө мах нь одоо өөр газруудаас ингээд авдаг. За тэгэхээр хэлж байгаа байхгүй юу? Оюутлогоо жилд бол одоо өдөрт бол 3 тонн юм уу те? Ийм 3000 тонн мах авдаг. Энийг 365 хоногийн 24 цаг тутамд тасралтгүй нийлүүлж чадах хүчин чадал байна уу? Гэхээр дугаалцдаг байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр бол одоо жишээлбэл та нар хоршоог ядуучууд үүсгэн байгуулагддаг, орлого багтаа хүмүүсийн байгууллага гэж хэлж болохгүй. Анх үүссэн түүх нь бол ийм л байдаг. Гэхдээ өнөөдөр бол хоршооны гайхамшигыг бүтээтсэн байгууллагууд байна шүү дээ. За жишээлбэл Солонгосын тэр итгэгчдийн хадгалам зээлийн хоршоог тэрийг бол би сонсч ирсэн юм байна. Тэгсэн тэдний өнөөдөр дөрмийн сангийн хэмжээ гэсэн чинь 26.8 сая доллар гэж байгаа. Тэгээд одоо тэр итгэгч нартаа гишүүдтэй үйлчилдэг. Гэтэл өнөөдөр одоо иймэрхүү хэмжээтэй одоо бизнесийн байгууллага Монгол улсад яг нийт бизнесийн байгууллагын хэдэн үеийг эзэлж байгаа юм. Тийм ээ? За тэр Израилийн одоо хөдөөж авахыг технологитой нэвтрүүлсэн нөхцөл байдал бол дандаа л хоршоолагч дээрээ суурилсан байдаг. Хоршоолагч дээрээ технологиг аваачиж өгсөн байдаг. Тэгээ нутгшуулсан байдаг, тармилжуулсан байдаг. Тэгэхээр хоршоо бол баялаг бүтээх энэ үнцийн бүхий одоо хамгийн чухал байгууллагуудын нэг бол яалтчгүй мөн байгаа байхгүй. За тэгээд энд би хоршоолын давуу тал, сул талуудыг тавьж өгье л да. За давуу тал нь бол энд их олон давуу тал бий. Хамтарч хийдэн, хамтдаа хоршоондоо нэгдэн, таны төлөө таал хөдөлмөрлөдөг байсан бол таны төлөө хоршооч нь ажилдаг болно. Энэ чинь гоё байгаа байхгүй юу? Одоо би ч гэсэн боддتي миний төлөө ажиллаж байгаа тэр байгууллагуудын төлөө би бол одоо хөдөлмөрөө шингээж тэрний төлөө ажиллахад бол ер нь яах вэ? Тийм биз дээ. Тэгээд их гоё ардчилсан нь одоо оруулсан хөрөнгөний хэмжээгээр үр бүлээн гэсэн юм байна. Ерөөсөө та энэнийг гишүүнлвэл тэр нэг төгрөгийн орлоготойгоор үүсгэн байгуулахад нөлөө эсвэл зөвхөн мөнгөгүй хөдөлмөрөөрөө хоршсон байсан ч гэсэн та санал хэрэгтэй. Санал өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирлыг хинээр тавих юм. Удирдлагууд нь хэн байх юм?
гэдэгт бол та саналаа өгч чад. Энэ айгүй чухал байгаа байхгүй. За дутагдaltaй талуудын хувьд бол бас хэд хэдэн асуудлууд бол байна л да. Хөрөнгө хязгаарлагдмал, менежмент дутагдах тал. Энэ менежмент их чухал. Зарим нэг гишүүдийн эрх зарим үед хязгаарлагдаж болох талтай. Гэхдээ хуулийн бүхэл гаргалгааг өөрөө ашиглаж чаддаг бол энэ хязгаарлалт бараг л байхгүй. За шийдвэр гаргахад хугацаа шаарддаг, уйлрал бүл тайлгнадаг, татвар төлөгч байж болно, тий? Тэгэхээр энд бол энэ бол нэг тийм чиг хэцүү асуудал биш л дээ. За би энэ хоршоон тулгарах бэрхшээлүүдийг нөгөө зарчмаа биелүүлээгүй, дээрэс нь гол одоо асуудлуудаа тодорхойлж авч чадаагүй ийм хүмүүсүүд дээр бол илэрхийлэх гэдэг ийм хоршоонууд дээр. Хоршоонд бол үйл ажиллагаагаа өргөтгөх боломж хязгаарлагдмал. Гэхдээ өнөөдөр бол боломж бий. За би Ховд аймгийн ноднон нэг төслийн шугамар бол ажилласан юм бэ. Тэгээд тэр Сүлэн Динж гэдэг нэг хоршоо. Тэр Сүлэн Динж хоршоо маань бол одоо сүлхрийн гурилыг хийдэг. Тэгээд тэр сүлхрийн гурилаараа одоо цай хийжсэн да. Одоо бол нөгөө дэлхийн байгаль хамгаалах сантай хамтраад эдний дээр одоо би бол бүтээгдэхүүнийг сайжруулах, маркетингийн зөвлөх үйлчилгээгээр бол ажилласан байгаа. За тэгээд эднийх одоо нөгөө тэр сүлхрийн гурилч нь бол дотоод найрлага нь бол гайхалтай юм байгаа байхгүй. Нөгөө одоо тэр Herbalife гэдэг бүтээгдэхүүнийг хэрэглэх гээд байгаа хүмүүсийн шүтээд идэг уураг энэ агуулмж хамгийн өндөр бүтээгдэхүүн. Магадгүй тэр Herbalife-ийн бүтээгдэхүүний дотор агуулгаж байгаа уурагнаас ч өндөр байхыг би үүсэхгүй. Би судалгааг нь бол харьцуулж хийж үзээгүй л дээ. За дээрэс нөгөө эслэг гэдэг байгаа юм нь бол тэр сүлхрийн гурилд агуулгадаг хэмжээ хамгийн өндөр. Гайхалтай хоёр нөгөө гойлог болох гээд байгаа эрүүл мэндийн хоол хүнс хэрэглэх гээд байгаа нөгөө фитнесээр хэрэглээд байгаа хүмүүсүүдийн чинь гол хоёр шин чанар тэнд байгаа. Тэгээ энийг яаж одоо үнцэнтэй тэр бүтээгдэхүүн болгож тэр одоо хэрэглэгчтэй хүргэх юм бэ гэдэг арга зам дээр л нөгөөдөл минь болгомжиж байгаа юм л. Тэгээд нөгөөх нь бол нэг зовлон нь бол тармилжуулж чадаагүй. Гэтэ туршиж үзсэн байгаа. Нөхдөд Сүлэн Динж хоршооныхоо. Тэгээд туршиж үзээд нөгөөх чинь бол элсэн донд ургадаг, элсэрхэг газар ургадаг. Гэтэл нөгөө элсэрхэг газрууд нь бол ихэвчлэн тусгай хамгаалалттай газар нутагт харьяалагддаг. Тусгай хамгаалалттай газар нутгууд дээр тариалан тарих эрх байдгүй. Гэт эднэрийн зовлон бэрхшээл байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол энэ хоршооны арга зарчмуудыг бол их зөв бодож, зөв хийх ёстой юм билээ. За би та нарт Монголын эсний хошууны энэ ер нь бол энэ түүхийн эдүүдийг тармилжуулсан кейсийг дурдъя л да энэ дээр тулгуурлаад. Урьдчилан жил би тэдний дээр одоо Баяннуур аймаг эднэр дээр бол туршлага судлах гэж батсан. Тэгээд их гайхалтай тэдний түүхүүдийг бол сонссон. Ер нь бол сонссон, бас дотор нь орж ажилласан, бид нартай бол хамтран ажиллах бүх болцоогоо бол тэд нар илэрхийлсэн. Тэгээд нөгөө хятадын том дарагчаа очиод сүлжилтийг бууруулъя гэдэг үгэл тавьсан билээ л. Тэгсэн нөгөө доод байгууллагууд нь хэлцээд сүлжилтийг одоо яаж бууруулах вэ? Тэр өвөр Монголын одоо манайхтай хил залгаа хошуудч бол сүлжилт ихтэй, манай хөрсний бүтцтэй яг адилхан ийм л нөхцөл байдалд орчин тогтнож байгаа шүү дээ. За ингэнгүүт одоо хөдөөж авахын тэр тармилжуулах сүлжилтийн эсрэг одоо тармил ургамлуудыг тармилжуулах дээр судалгаа хийж байгаа 27 эрдэм шинжилгээний байгууллагуудаас нэг судлаачдыг аваачаад тармил ургамал судлалын төв байгуулсан байна. Эн чинь бол
нөгөө 27 эрдэм шинжилгээ судалгааны төвийн тармил технологи ноу хау тэр чигээр л очиж байгаа байхгүй. Нэг дор төвлөрч чинь нөгөө хэвтийн интеграц гэдэг байгаа чи энийг хэлээд байгаа. За тэгээд ерөөсөн маш богинохон хугацаанд дотор 1 жилээс 3 жилийн дотор бол тэр одоо хошуунд ургаж болох үн цэнтэй бүтээгдэхүүнүүд юунууд ургамлуудын тармилжуулах ажил бол хийгдсэн байдаг. Тэгээ тэр ийм гоё түүх байгаа байхгүй тэрүүгээрээ гоё музейц бүр. Тэгэл нөгөө заг одоо тэр юу лээ цагаан улаан юу гэл ингээл гоёо гэл ингээл одоо манай энэ сөлгөр хүртэл орцсон явж ин л дээ. Миний яриад байсан. Ингээд маш олон төрлийн ийм тэд нар чинь бол паразитлж ургаж байгаа, дангаараа ургаж байгаа, тэр үндснийх доошоогоо явдаг юмнууд байгаа, хармаг энтер гэдэг. Нөгөөдүүлээ чинь бол тармилжуулаад тарьц суулгацуудыг бол бэлэн болгочих 3 жилийн дотор. За ингэнгүүт малчтад уриалга гаргаж байгаа байхгүй. За тэдэн метр квадрат талбай тариалан хийх бүх одоо нөхцөл байдлуудыг хангаж өгье. Та нар тарь, хэсэг бүлгэрээ тарь. Хэсэг бүлгэрээ одоо боломж олцоогоор нэгд. За ингээд нөгөө олноор тарих юм боломжтой болоод ирэнгүүт тэрнтэйгээ зэрэгцүүлээд үйлдвэрээ барьчихж байгаа. Тэгээд эднийх 60 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээл дээр гаргадаг. Тэр үйлдвэр дээр нь бол тэр байтугай нөгөө цагаан гоёо, улаан гоёоны дарснаас ахуулаад эмээ ургамал бичэн чихэр ерөөсө хийхгүй юм байхгүй хийсэн байсан. Ийм бүтээгдэхүүнүүдийг бол бий болгоод тэгээд нөгөөдөл чи яаж гэнэ үү? Нөгөө эрдэм шинжилгээний байгууллага нь бол тарьц ургамлаа өгж гэн, гаргаж гэн, суулгацыг болж өгж гэн. Яванда нөгөө нэг суулгацуудыг бий болгодог дундын хоршоонууд бас гараад ирж байгаа. Нөгөө эрдэм шинжилгээний байгууллагуудаас аваад их хэмжээгээр одоо тарьцыг хийдэг. Тэгэл нөгөө авах гэж байгаа хүмүүсүүдтэй тараагаа өгчдөг. Буцаагаад бүтээгдэхүүний одоо намар болохоор хураагаа авчдаг. За ингээд үйлдвэрлэлээ болдог. Тэгээ ийм тасралтгүй үйл ажиллагаа чухал байгаа юм. Тэгээ эднэр бол хэлж байгаа. Энэ 60 гаруй одоо төрлийн ургамлуудыг тийм ээ танай улсад нутагшуулах одоо технологиг бол бид нэр дамжуулъя. Энд дээр хамтран ажиллая. Хүмүүсийг чи үн төлбөргүй сургая гэж байгаа. Гэтэл энийг одоо жишээлбэл ашиглаад бид нэр үн цэнтэй болгосон юм бол одоохондоо хараахан алгал та. Тэгэхээр энэ үйлдвэрлэл тэр хоршоолох үйл ажиллагаа эднэр бол ийм шат дамжлага, ийм бодлого, ийм хэрэгжилтүүдээр хамтдаа явдаг юм аа. Явж ээж эцсийн бүтээгдэхүүн болд юм аа. Тэр бүтээгдэхүүн нь хэрэглэгч харьцуулж үзээд сайхан юм, гоё юм, чухал юм, миний эрүүл мэндийн хэрэглээг хангах юм байна, миний ашиг сонирхолд нийцэх юм байна гэд худалдаа авдаг юм аа. Тэрнээс биш нэг хоршоолагч дангаараа одоо ноцолдоод энэ үр дүнд бол хүрэхгүй байгаагийн нэг жишээ байгаа юм л. За тэгээд би энд хоршоог дампууруулахад хүргэдэг гол шалтгаануудыг бол тавьсан. Нөгөө зарчмыг биелүүлээгүй л байгаа байхгүй. Нөгөө одоо хяналттай байна. Энэ хяналтыг одоо энэ бизнесийн, маркетингийн, санхүүгийн үйл ажиллагаа, за тэгээд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанууд яаж явагдаад байгаад хяналт тавих хэрэгтэй. Хяналт тавих мэдлэгтэй байх хэрэгтэй. Тийм биз? Тэр бүх процесс, бүх үйл ажиллагаануудыг гартаа оруулж авч чадах тэр чадвар бүхий хүн байх хэрэгтэй. Тийм учраас л тэр Шинэ Зеландийн хүмүүс тэр өндөр одоо чадвар мэрэгжил эзэмшсэн хүмүүсийг урьж авчирж одоо гүйцэтгэх захирлаар ажиллаж ш. Тэгээд яаж тэр хүнтэйгээ хамт одоо хяналтаа тавих уу гэдэг дээр өөрсдөө хөгжүүлж. За гişүүд хоршооны өмнө хөлөөс үүргээ биелүүлдэггүй гэж. Одоо жишээлбэл хөдөлмөрөөрөө хорших гэжсэн бол хөдөлмөрөө нийлүүлэх ёстой. Та үүгээр үүрэг хүлээх ёстой. Гэтэл манайд бол яаж яах вэ гэхээр нэг дорж гэдэг нь нөхөр арай үнэтэй нөгөө сүлхрийн гурилыг авъя гэвэл
Нөгөө хоршоогоо мартаал тэрэнд өгчөж байгаа байхгүй. Нөгөө ноолуура оршооныхоо хүнд өгөхгүй байх нь шүү дээ. Арай үн цогсон юм л үү. Гэтэл өнөөдрийн өөхнөөс одоо маргаашийн өөшиг дээрүү гэдэг тэр сайхан үгийг өөрийнхөө тэр үүргээрээ биелүүлэх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр бол танд өөх өгч байна. Өнөөдөр Монголын мал аж ахуйн салбарт бол хятадууд ирээд суучлаа, эзэн суучлаа. Махны салбар бол эднэрийн гарт орчлоо. Өвөр Монголд ийм л байсан шүү дээ. Эдгээр яг ингэж л гартаа оруулсан. Ингэж л энэ системийн нэмэн үртгэхийн сүлжээний системийг өөрийнхөө эрх ашигын төлөө ажилуулдаг болгосон. Тэгэхээр эн чи яаж ийнү гэхээр хоршоолно гэдэг чинь бид нэр өөрийнхөө бүтээгдэхүүнийг үнцэнтэй болгох гэж байгаа зорилготой хэсэг бүлэг нэгдлүүдийн өмнө би үүрэг хүлээж байгаа гэдгийг л мартахгүй байх хэрэгтэй. Тэр нөгөө үүргийн нэгэнд авж байгаа хүмүүс тэр нэгдэл бол яаж үнцнээ бий болгох вэ гэдгийг огт мартахгүй байх хэрэгтэй. Ингээ юмаа мартцсан л учир байгаа даа байхгүй. Эсвэл энэ үйл ажиллагаагаа явуулах мэдлэг нь хүрэхгүй байгаад л учир байгаа. За хоршооны удирдах болон гүйцэтгэх албанд хувийн ашиг сонирхол бүхийг ийм гол зорилгоо болгосон хүмүүс шуургалсан. Энд байдаг л да. Тэгэхээр энийг нь бол нөгөө хяналтаараа л авч ирсэн. Хатуу гэрээ байх хэрэгтэй. Та яг ямар төвшнөөс ямар төвшөнд хүрэхтэл ажиллах. Энэ гэрээг биелүүлээгүй тохиолдолд яах? Биелүүлсэн тохиолдолд яах? Тэ? Тэгэхээр ерөөсөө тэр гэрээний эрх зүй, гэрээгээр ажиллаа явуулдаг. Зүгээр аман хилцлэр биш. За чи над дээр нэг хідэн хоноо авцраа тавьчих, би онд оруулаад өгчий гэдэг хилцэл биш. Гэрээ. Гэрээ чинь яаж ийнү гэхээр Монгол улсад хэрэглэгдэж байгаа хуулийн өмнө хуулийн дагуу таны тэр үүрэг хариуцлагуудыг хийх тэр боломжийг нотолж өгж байгаа гол баримт байгаа. Үнийг хэлэхэд одоо хоршооны гишүүнээр элсүүлэхдээ гэрээ байгуулсан, тэр дүрм журмуудаа мөрдсөн, тэгээд тэр хамтын ажиллагаатай холбоотой бүх юмнууд гэрээгээр зохицуулагдж байгаа хэв шинжүүд байна уу? Манай тань дизайн сэтгэлгээний лаборатори Төв аймагуд энэ Батсүмбэр за Өмнө Говь гэдэг энэ жижиг бизнес эрхлэгчдэд энэ гэрээний менежментийг бий болгохтой холбоотой ажлууд дээр одоо JICA-гийн санхүүжилтийн тусламжтайгаар ажиллаж байна. Тэгэхээр гэрээг гэдэг юм бол энэ хоршооны үйл ажиллагааг удирдах албан ёсны баримт бичгийн хамгийн чухал зүйл. Тийм ээ. Тэгээ энийг нь бол энэ дампуурж байгаа гол шалтгаанууд бол одоо хуулиараа зохицуулагдах ёстой, хяналтаа тавьдаг байх ёстой, үүргээ хүлээдэг байх ёстой, биелүүлдэг байх ёстой тийм. Энэ зарчмууд алдагдсны үндсэн дээр л дампууралт хүргэж байгаа юм л. Тэгээд бас түрүүний миний хэлдэг тэр танарын үйл ажиллагаа явуулах гэдэг юм, тасралтгүй үйл ажиллагаа явуулах чадвар бүхий юм мөн үү? Хөвсгөл тайгыг бол та нар мэднэ тийм ээ. Хөвсгөл тайг бол анх гарч ирэхдээ байгалийн түүх үед дээр суурилж ирсэн. Одоо бол нэлээд хувийн таримлжуулдаг болсон. Борлуулалтын орлого бол өссөн. Одоо бол хэн нэгэн хэрэглэгчийн байнгын хэрэглээ болсон бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр ийм л болох хэрэгтэй. Аажмаар одоо тэр өөрийн бүтээгдэхүүнүүдээ байгалаас хараат бусаар яаж явуулах юм бэ гэдэг энэ зарчим дотор л та нар оршин тогтнох бид хамтдаа хөгжих юм болцоотой тий. За хоршоо бусдын иргэшээлд орох асуудал байдаг. Энээс урьдчилан сэргийлэх ёстой. Одоо бол хоршоог дэмжих тухай асуудал бол манайд маш чухал тавигдж байна. Энэ дэмжлэг энэ алтан цаг үеийг бол алдахгүй байх хэрэгтэй. Энийг бол би алтан цаг үе гэж бодож байна. Өнөөдөр сая би Өр хангай, Ар хангай, Завхан, Увс аймагуудаар яваад ирлээ. Жижиг бизнес эрхлэгчтэй, нөхөрлөлийн хүмүүсүүдтэй, хоршоо эргэлж байгаа хүмүүсүүдтэй уулзлаа. Тэдний бүтээгдэхүүн үйлчилгээнүүдтэй танилцлаа. Өөрчлөлт их явагдаж байна. Ерөөсөө тэр бизнесийн үндсэн голдрол зарчмууд руу бол нэлээд 4 жилийн өмнөхтэй харьцуулахад бол орсон байна. За орон нутгаа дэмжиж байгаа төрийн байгууллагуудын хандлага, зарчим ч их өөрчлөгдөж эхэлсэн байна.
Тэгээд би сая өчигдөр манай таныхан хуралдлаа л та. Тэгээд би за одоо л яг менежментийн асуудлуудыг яаж хэлж энэ одоо хэвтийн интеграцийг холбох уу гэдэг дээр бол бидний оролцоо гарч ирсэн байна. Энэ дээр бол одоо ажиллаж илүү их үнцэнтэй бүтээгдэхүүн хийхэд бол хамтрах боломж олцоо бол нөхцөл бол бүрдсэн байна шүү манайхаа одоо гэж ингэж ярьж инээлдэж суулаа бид нар. За хоршооны үйлдвэрлэл үйлчилгээг энэ гинтийн аюулд нэрвэгдүүлэхгүй байхын тулд яг яах? Тийм ээ, эрсдлээ даатгах хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй? Бас л мэдлэг хэрэгтэй байгаа хэрэг. Технологийн мэдлэг хэрэгтэй, бизнесийн мэдлэг хэрэгтэй, эрсдлээс хамгаалах ур чадвар хэрэгтэй. За тэгээд ер нь бол энэ та нар өчигдрийн хичээл дээр магадгүй үзсэн байх л да, бизнес canvas гэдэг. Canvas гэдэг нь зөвхөн нэг хавтгай дээр таны хийх гэж байгаа үйл ажиллагаануудыг аваач тавьж байгаа хэлбэр байгаа байхгүй. Тэгэхээр та хэрэглэгчдэд болоод тантай хамтарч байгаа түншүүд таны хамтрагч нарт ямар үнцнийг бүтээх гэдэг. Хэрэглэгчийн харилцаа, таны хэрэглэгчийн харилцаа ямар байх вэ? Хэрэглэгчтэйгээ яаж харилцах юм? Шууд харилцах юм уу? Одоо жишээлбэл монголчуудын дунд энэ сүлжээний бизнес их тархсан байна л л хөдөө хотгүй. Энэ чинь хэрэглэгчтэй харилцах харилцааны сувг байгаа. Өөрөөр хэлбэл танд нэг хүнийг одоо сайхан бэлтгэж өгөөл түүний тэр хамтарч тэнд тодорхой үнцийг бүтээж өгөөл тэгээд тэр бүтээгдэхүүнээ танд одоо сурталчлах тэр менежерээ бэлдээд өгчөж шít. Эн чинь бол яг л бид нар шиг ийм хоршооллын зарчим дээр үүссэн компаниуд нэг хоёр ийм гол гоё бүтээгдэхүүнүүд гаргаад тэгээл ингэж явсаар байгаа л нөгөө эцсийн хэрэглэгчд хүргэж байгаа арга механизм нь энэ байгаа байхгүй. Тэгэхээр та нар бол энэ хэрэглэгчдэд хүргэх хүрэлцээний систем дээр нэлээд мэдлэг авсан. Харин яаж өөрийнх дээр ашиглах уу гэдэг дээр л асуудалтай байна. Яаж энийг өөрийнх дээр ашиглах юм? Өөрийнхөө хийж байгаа бүтээгдэхүүнийг тэр эцсийн хэрэглэгчд хүргэх үү гэдэг дээрээ буулгаж энийг айгуу сайн нухацтай эргүүлэн тунгаан бодох хэрэгтэй. За ингээд таны хэрэглэгч хэн баг? Хин? Зорилттой хэрэглэгч нь хин? Тэр зорилттой хэрэглэгчтэй ямар сувгаар хүрэх юм? Яаж энтэйгээ хамтарч ажиллах юм? Яаж хорших юм? Яаж энэнийг одоо жишээлбэл асуудлуудыг цаг тухайд нь засах юм? Одоо энэ гадны байгууллагууд дээр бол тэр хэрэглэгчдийн шууд борлуулалтын утас гэж их тавьдаг болсон. Энд чи яаж яах вэ? Нөгөө үйлдвэрлэлийн санал хүсэлтийг хүлээж авдаг утас байгаа байхгүй. Шууд энэ л утастай л энэ компани глобал байна уу хамаагүй. Өө таны хийсэн бүтээгдэхүүнүүдийг ишин тасраад унчлоо. Гэл мэдээлэл хийхэд нөгөө үйлдвэрлэлээр маргааш нь тэр ишийг засч шít. Хэрэглэгчийн хэрэглээнд нь тохируулаад энийг бүх бат болгохын тулд чи өөрчлөлт нөгөө технологийн хүмүүст даалгавар өгч. Ингээд бүтээгдэхүүн чинь сайжраад байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол манай одоо хоршоологчдоос яг хэрэглэгчтэйгээ холбоо тогтоогоод хэрэглэгчийн санал бодол дээр тулгуурлаад үйлдвэрлэлийн процессыг сайжруулж байгаа хэв шинж байна уу үгүй юу? Одоо тэр хингуй цай үйлдвэрлэжсэн хүн бол 13 жил анх нэг хүнээс ийм холцтой гэл нэг технологи авсан юм шиг байна. Тэрийг өөхт өөрчлөг байна. Тэгээ хэрэглэгч одоо жишээлбэл али таны цайг би үзээд хийгээд дүрж үзснэ. Би хизээч ийм хөвдөг цай бол уухгүй. Яагаад гэхээр эний чинь одоо халуун ус руу хийлээж хөвөөлэн, хүүт ус руу хийлээж хөвөөлэн. Энийг би одоо хизээ доошоогоо шингэж энд тэр өнгө будаг нь гарч ирнэ гэж хүлээх юм бэ ихчээ гэхээр хөөх инээж байгаа байхгүй. Тэгээд саяны тэр цайтай холбоотой төрөлтүүдийг манай шинжилгээ ухааны технологийн их сургуулийн хүнсний сургуулиуд дээр хийж байна. Манай жижиг томоохон үйлдвэрүүд дээр бас хийж байна. ТЭСО гэлтэй. Тэр хөрсгөл тайг. За дараа нь орлого. Та юунаас орлого олох юм? Хэдэн төгрөгийн орлого олох юм? Сард, өдөрт магадгүй нэг хоршоологчоос олох орлого нь хэд байх вэ? Per value гэдэг шүү дээ. Тэгэхээр нэг хүн орлогоо өөрөөр хэлбэл нөгөө бүтээгдэхүүнээ нийлүүлэхэ болчиход энэ хэмжээгээр хоршоо хохирох нэ. Энийг яг таг мэддэг болох хэрэгтэй. Дорж өөрийнхөө бүтээгдэхүүнийг ченжид өгснөөр хоршоо ямар орлогоор хохирох юм? Тэр хохирсноороо танд өгөх байсан үнцийг хідээр буурах юм.
ийм сайхан тооцоолол төлөвлөл тоо тодорхой болвол нөгөө хоршооны өмнө хүлээх үүрэг зарчим тэр ардчилсан хэв шинжүүд чинь тодорхойж ирж байгаа. Тэгэхээр тэр зарчим гэж уншаад байх биш. Энэ хавтгайг одоо хэвлэж авч байгаа. Энийний цаана бол олон асуултууд бий л дээ. Яг хуу миний хичээлд бол үндсэндээ хамаараагүй учраас би энд бол оруулаагүй. Тэгэхээр нэмэлтээр бол одоо жишээлбэл энэ хэрэглэгчээ тодорхойлохын тулд юу аах ингээд ийм чиглүүлэх асуултууд байгаа бол тэрийг надаас бас сонирхол би элдэн материалууд бол өгж болох байхаа. За тэгээ борлуулалтын сувгууд. Нөгөө сүлжээний байгууллага чиг сүлжээний борлуулалтын сувг дээр тулгуурлах юм уу? MLM гэдэг байгаа тий. За эсвэл одоо масс борлуулалтын сувг ашиглах юм уу? Эсвэл зорилттой сувг ашиглах юм уу? Юу ашиглах юм? Энэ их чухал байгаа байхгүй. За би та нарт нэг жишээ хэлье. Одоо Америкийн тэргүүн маркетингийн зар сурталчилгааны хамгийн том компани анх үүссэн тухай жишээ юм л. Эднийг анх нэг жижигхэн байгууллага үүсгэн байгуулагдчих. Тэгээд нэг одоо нөгөө орны матрас хийдэг жижигхэн компани, жижигхэн орон нутгийн компани. Тэрний одоо сурталчилгаа зар сурталчилгаа маркетинг хийх гэрээ хийгдчих. Гэтэл одоо жишээлбэл тэрнтэй өрсөлдөгч акулууд бол зөндөл байсан байна л. Ингээд яаж одоо хэрэглэгчдэд энэ эднэрийн энэ бүтээгдэхүүнийг танилцуулах вэ гэж нөгөө бодож нөгөө шинэ үүсгэн байгуулагдсан маркетингийн байгууллага маань. Ингээ ерөөсөө нөгөө өрсөлдөгч том акулуудтай яаж өрсөлдөх үнд олдгүй гинэ. За тэгээд байгууллага дээр нь очиод ажигласан баг. Нөгөө үйл ажиллагаагаа явуулж исэн байгууллага дээр нь. За тэгээд ажиглаад нөхөр бол ажиглаа байж исэн чинь тэр үйлдвэрлэлийн дамжлага дээр очиж байж идэл нэг хэсэг газар л их ийм порлон чихээд байна нэг нөхөр. Гү яагаад чи энд юу чихээд байгаа юм бэ? Порлон чихээд байгаа юм бэ гэж л дээ. Өө энд арай ингээ өндөрлөөд өгөхөөр өглөө босоод ирэхээр ууц нуруугаар хөшдгүү маа өвддгүү. Энд юм хийхгүй одоо ингээ өгчгөр л хэрэглэгчийн тэр ууц нуруугаар хөшөөл ингээд идэв штэ. Би энийг бол одоо амьдралаараа туршсан хүн байгаа маа гэд нөгөө нэг технологийн нөхөр нөгөө нэг тэр дамжлага дээр ажиллаж байгаа нөхөр хэлж байгаа юм бол. Тэгэл нөгөө компани чинь бол энэ чинь л одоо танай компани танай бизнесийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах хамгийн гол юм чинь л энэ байхгүй юу? Энэ ийм технологи энэ тэр чин технологи гэдэг ах юм байхгүй байхгүй хөөрхий. Гэтэл технологи шүү дээ. Технологи бол технологи тий. Тэгээ энүүгээр нь бол сурталчилгаа хийсэн байдаг. Тэгэхэд анх сурталчилгааг нь гаргахад бол нөгөө акулууд бол тоогоогүй байдаг. Энэ муу жижигхэн компани энэ одоо олон огт танигдаагүй байгаа нэг муу маркетингийн компани хоёр хэрэглэгч хүртэл одоо сурталчилгаа хийж чадвал гэж үгээ тоогоогүй. Гэтэл ганцхан улирлын дотор бол нөгөө борлуулалтын орлогоор бол давчиж байгаа юм л да. Нөгөө нөхдүүд. Тэгэхээр тэр үн цэнийг бий болгоно гэдэг байгаа зүйл хаана байна вэ? Тэрнийг энэ борлуулалтын сувагтай яаж уух юм? Тэр яаж хэрэглэгчдэд тулгараад байгаа асуудлуудыг өөрийнхөө бизнес үйлчилгээгээр бүтээгдэхүүн үйлчилгээгээр яаж шийдээд байгаа гэдэг энэ онцлогуд бол энэ бүх үйл ажиллагаануудыг хооронд нь уух хэрэгтэй. Энэ зардал үнцийн хоёрын хоорондын хамаарал, хэрэглэгч харилцааны хоорондын хамаарал, тий? Нөөц хэрэглэгчийн хамаарал. Эднэрийг ууж чадаж энэ нэг хавтгай дээр оруулж чадсанараа л та үн цэнийг бүтээж бий болгож чадна. Тэгэхгүй тус тусдаа яриад байгаа. Одоо манай төрийн нэг зовлон энэ шүү дээ. Их сургуулийг хөгжүүлэн, эрдэм шинжилгээний байгууллагыг хөгжүүлнэ гэхээр энэ тус тусдаа. Нөгөө хоршоолагч нь тусдаа, төрийн бодлого нь тусдаа. Дэмжихээр энэ хоёрын хоршлын энэ талбарыг дэмжихгүй энийг энэнтэй наваачаал дэмжиж ганцаар. Тэгэхээр энэ асуудал бол биш юм аа. За би энэ дэмжлэгтэй холбоотой нэг кейс ахаад хэлчихье л да та нарт. 65-7 оны үед Солонгос улсад нэг салбартаа одоо тэргүүлэгч 5 том компаниг дуудаад за та нар
урт хугацаанд дэлхийн зах зээл дээр гарч болох технологийн хөгжүүлэлттэй холбоотой, бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжүүлэлттэй холбоотой одоо стратеги төлөвлөгөө гаргаад байна. Тэгтээ их сургууль эрдэм шинжилгээ судалгааны байгууллагатайгаа хамтраад гэж байгаа шүү дээ. Тэгээ энийг чинь бид нар урт хугацааны бодлогоор дэмжье. Та нартай тогтвортой байдлын гэрээ хийе. Өөрөөр хэлбэл ганц компанийг дэмжээгүй шүү дээ. Та тэр компани тэр бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож чадах одоо эрдэм шинжилгээний байгууллага их сургуультайгаа хамтраад гаргаад ирж шүү дээ. Та хоёр хамтарсан тохиолдолд дэмжинэ гэж. Одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа тэр Канадын жишээ, Казахстаны жишээ, яг энэ хамтрал энэ инкубац хийж байгаа байгууллага, инкубац дээр оршин тогтнох тэр цэгийг дэмжиж байгаа байхгүй. Та инкубац дээр боожих гэж байгаа бол таныг дэмжиж гэж. Танд зээл олгоё. Тэгэхээр яаж нөгөө нэг мэдлэг авдаг, технологи бий болгодог сувгуудтай таныг хамтарсан байгаа тэр үед дэмжих гэдэг нь шүү. Тэгэхээр ийм бодлогоодыг бол мэдээж манай төрийнхэн энд хөдөөж ахын газар эднэр бол байх шиг байлээ. Тэгээ энэ дээр бол одоо тэр сайхан кластерыг дэмжигээд байгаа, хоршооллыг дэмжигээд байгаа бодлого дотор дан дангаар нь биш ээ. Бүтээгдэхүүний гаргаж байгаа тэр талбарыг дээр орж байгаа оролцогчдыг дэмждэг болж чадах юм бол бид нар тэр одоо өвөр Монголын Баян нуур шиг тийм ээ. Тэр эзний хошуу шиг тийм юунууд дээр бол хүрх байх л та, хүрдэнгүүд дээр. Тэгэхээр энэ үнцэн гэдэг зүйлийг чинь хөөрхий тэр нэг малчин, тэр нэг тариаланч, тэр нэг ганц нэг сургалт явуулж байгаа хүмүүс ч ингээ бий болгочихгүй л дээ. Энэ бол их урт хугацааны том асуудал. Тэгээ энийг их нухацтай бодох хэрэгтэй. За дараа нь бизнес төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Хаана, хизээ, яаж хүрэх юм? Тийм ээ? За энэ бизнес төлөвлөгөөний зарчмыг бол би ерөнхийдөө нөгөө олон улсын байгууллага бэлчээрийг одоо дэмжих тэргуун туршлагууд дээрээс бол авсан. Энд бол нөгөө хоршоол бол байгуулагдаад эрсдлээс хамгаалах. За эднэрийн Баян-Онгор аймгийн дундын хоршоо өөрийнхөө бизнес төлөвлөгөөг нэг иймэрхүү зарчмаар бол хийсэн байсан. За энд бол 5 одоо хоршоо нийлээд нэг дундын хоршоо үсгээд өөрөөр хэлбэл тэр дундын хоршоо нь яг тэр бизнес одоо хэрэглэгчдэд хүргэх дотоод гадаадын зах зээл дээр бий болгох хоршоог дамжуулаад байгуулчих. Тэгээ ийм арга замуудаар яваад эднэрийн одоо бизнес төлөвлөгөөний зарчим дээр мөрдөгддөг энэ алхам бол энд харагдаж байгаа шүү гэж хэлдэг. За бүх гишүүд нь хэрэгжих боломжийг товч судлах нь тийм ээ. Бизнес төлөвлөгөөний загваруудаа гаргах нь энд бол ерөөсөө алдаж болохгүй. Зардал нь, борлуулалт нь, хүлээгдэж буй ашиг нь, түрүүний тэр энэ хавтгай дээр байгаа бүх юмуудыг бол тодорхойлж үзэх хэрэгтэй. За энэ хавтгайг одоо жишээлбэл та хоршооны юмн дээр ашиглаж үзсэн үү гэж хэлэх байх л да. Үзсэн. Өмнө аймгийн бид нэг хөдөөж ахын одоо техник технологиг хамтдаа бизнес эрхлэе гэдэг ийм нэг аян зохиогоод энэ дээр бол 200 гаруй хүн ирж бол суусан байдаг. Тэгээд эднэр дээр бол өөрийнх нь ингээд бизнес эрхлэх сонирхол дээр тулгуурлаад энэ канвас дээр ажиллаулаад энэ загвар дээр энэ хавтгай дээр ажиллаулаад тэгээд энэ хавтгайг яаж хөгжүүлэх үү гэдэг кейсүүдийг бол бид тэднэрт хийсэн л дээ. Тэгээд энэ их амжилттай юм байлаа. Яагаад үг гэхээр яг ийм бодтойгоор одоо сургалтуудыг хийгээд өөрсдийг нь ажилуулад тэгээд тэн дээр нь шууд ажиллаж явах явцад нь бол нөгөө зөвлөх үйлчилгээг нь хүргээд тэгээд дутагдж байгаа технологиуд дээр нь технологийн зөвлөх үйлчилгээг энэ бизнесийн технологийн зөвлөх үйлчилгээг зэрэг явуулаад бид нэг ийм 2-3 өдрийн 2 удаагийн арга хэмжээ зохиосон. Хамгийн дээд нь 240 гаруй хүн бол ажилласан энэ дэр. Тэгээд хамгийн сонирхолтой нь танаа сургалт дуусаагүй юу? Одоо би ингээд суучлаа, одоо очивол болох уу гэж ингэж ирж байгаа хүн ч гэл байсан.
Тэгэхээр энэ ийм яг ингээ гараараа оролдоод хоршоог нь хөгжүүлэх энэ бизнес сургалтуудыг бол цаашдаа их олон хийвэл зүгээр юм блэ. Зүгээр нэг ийм сургалтууд биш. Өөрсдөр нь оролдуулаад тэгээд өөрийнх нь хоршооны зарчмуудыг цааш нь хөгжүүлэх дээр бол явах нь их чухал байгаад байгаа. За хоршооны засаглал гэж. За хоршооны засаглалыг хөгжүүлсэн сайн туршлагууд Монголд байгаа. Тэр бэлчээрийг хамгаалах, ногоон алт хөтөлбөр гэл ингээл Швейцарын хөгжлийн агентлаг, одоо Дэлхийн байгаль хамгаалах сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк гэл эднэр дээр хоршооллыг хөгжүүлэхэд чиглэсэн олон гоё хөтөлбөрүүд бол байдаг. За энэ дээр хоршооллын засаглалыг өөртөө хөргөжүүлж байгаа гой туршлагууд байна. Энэ бүх гишүүдийн хурлаа яаж хийдэг? Тэргүүлэгчтэй яаж сонгодог те? Тэгээд тэргүүлэгчтэйгээ хамтран ажиллах энэ гүйцэтгэх ажилтнуудаа хаанаас яаж олж авч сонгож хамтарч ажиллаад байгаа юм. Эднэрийг яаж тэр хоршооны үйл ажиллагаатай хамтдаа байх уу гэдэг энэ гол юмнууд дээр бол их гол анхаарлаа хандуулаад за энэ хяналтын зөвлөл. Хяналтын зөвлөлийг одоо жишээлбэл чадахжуулах хэрэгтэй. Энэ тусдаа тий хүлээсэн үүрэг хариуцлагынхаа дагуу тусдаа яаж чадахчаад өөрийнхөө хоршоог зөв зах зээл дээр оршин тогтнох болцоог нь хангах уу гэдэг дээр бол бид их сайн бодох хэрэгтэй байна. За энэ Төв аймгийн одоо анхан шатны хоршоо, дундын хоршоо гэж байна. Анхан шатны хоршоо нь одоо та нар дундын хідэн ч хоршоо байгуулж байна. Эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл одоо жишээлбэл тан гэдэг лабораторитой энэ сургах үйлчилгээ хариуцж байгаа манай энэ байгууллагатай хамтраад дундын хоршоо байгуулж болно шүү дээ. Хуулинд ингээд заагаад өгсөн болох боломжтой тий. Гэхдээ энэ хоршоонд оролцож байгаа хүмүүс ямар үүрэг хүлээх хий. Тэгэхээр хоршоонд мөнгөөр оролцдог байх нь шүү дээ. Энд бол яаж ийм үү? Эдний дөрмийн сан энэ дундын хоршоо бол 3055 хоньтой гэж шүү дээ. Тэгээ эднэр одоо хэд хэдэн 100 хоньор нийлд юм уу яа тийм тий. Тэгвэл энэ 100 хоньыг одоо яаж үрийн ашигтай болгоод тэр одоо байнгын нийлүүлэлтүүдийг одоо ийм артад нийлүүлэх юм. Эсвэл миний сүлжээ дэлгүүрт нийлүүлэх юм. Байнгын өнөөдөр тасрахгүй тий маргааш тасрахгүй. За өнөөдөр доржих маргааш дулмаагийн тэрний маргааш сүрэнгийн ингээд 100 хоньо бэлдээд тах нь шүү дээ. Тэгээ энд бол мах бэлтгэлийн систем дотор энэ 100 мод парк тэгээд энэ дундын хоршоо, анхан шатны хоршоо яаж ажиллаад яаж үнцнийг бүлдээх үү гэдэг энэ зураг байж шүү дээ. Тэгэхээр энэ бол их гоё кейс ээ. Энэ бидний үнцний бий болгох шат амжилтууд байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ яаж нүү жаргалан хоршоо гэхэд дөрмийн сан 650 гэж хонь гэж шүү дээ. Нэг гişүү 15 хоньор нийлсэн байна. За тэгээ энийг одоо яаж энэ 15 хоньны үнцнийг эргээгээд яаж үнцэнтэй болгох юм гэдэг дээр нөгөө одоо энэ нөхдүүч ажиллаж шүү дээ. Тэ? Тэгэхээр ийм л хамтрал хоршлууд их чухал байгаа юм л да. За энэ бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос бол авсан байж байгаа энэ мэдээллийг яах юм гэдэг энэ бүх юм л байж байгаа. Ихэнх нь бол та нар хоршоотой би бас та нарын орж ирж байгаа хэлбэрийг нэлээд харлаа л да. Тэр хоршооных энэ хоршооных гэхээр энэ үйл ажиллагаагаа бол аль хэзээний давцсан ийм хүмүүс бол байх шиг байна. Гэхдээ одоо даваагүй анх хоршоо байгуулах гэж байгаа хүмүүс бол энэ хэсгийг бас нэлээд анхааралтай уншаад өөрийнхөө үйл ажиллагаанд тусгаарай гэж хэлэх нэ. За хоршооны талаар манайд бол гарын авлага, материал, кейс, зарчим бол их байлээ хүмүүсээ. Би зөвхөн хайлт хийж үзсэн. Энэ талаар бол үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллага байна. Энээс гол нь сайныг авах хэрэгтэй, өөртөө хэрэгтэйг нь авах хэрэгтэй тий. За ашиг сонирхлоо яаж хуваарлах юм бэ гэж. Ашиг сонирхлоо. За нэгдүгээрт нь бол одоо хоршоонд юу хуваарлах? Эрсдлийн санд, урсгал зардлын санд, тогтвортой хөрөнгө оруулалтын санд, эргэлтийн санд, хэдийг нь хуваарлах? Нийгмийн санд, гамшигын санд. Ингээ хоршоондоо хэдийг нь хуваарлах? Энд бичигдсэн байж шүү дээ. За ийм орлоготой болж байгаа бол орлогынхоо хэдэн хувийг нь хоршоонд хуваах юм те? Эрсдлийн санд 10% хуваарлсан байна энэ жишээлбэл.
За тэгээд нийгмийн санд хоршооны гишүүдэд хэдийн хувьчлах. Энд бол одоо жишээлбэл 50-50% харьцаатай байсан байна. Хоршоонд бол 50%, хоршооны гишүүдэд 50%. Тэр энэ хоршоонд одоо яаж хуваарлахыгаа бодох хэрэгтэй юм байна л. За би та нарт нэг жишээ хэлье л да. Манай хүү 12 дугаар анги. Тэгээд би чи ямар нэгэн ийм бизнесийн санаа олоод одоо нэг жижигхэн орлого олдог юм бодоо. Өөрөө хөдөлмөрл гэж шаарддаг байхгүй. Тэгсэн нөхөр одоо нэг юуны одоо энэ видео кино тийм ээ эднэрийг хүмүүст үзүүлдэг энэ одоо юг бөөний эрхийг аваад жижиглэнгээр хэрэглэгчдэд тараагаад тэгээ дундаас нь ашиг олох нь л тийм юм сэтлээ. Хийгээд үзгэл. Эхнийх нь хэдэн доллар байлаа? Нэг 35,000 төгрөг гарааны санхүүжилт хэрэгтэй юм байна ээжээ. Та надад тэрийг өгөөч гэв. Өгье гэл. За тэгээд дүүтэйгээ хамт байгуулж байгаа байхгүй нөгөө хоёр чинь ажиллаж байгаа. За тэгсэн чинь эхний сар нөхдүүд 100,000 төгрөг 108,000 төгрөг олчих шиг боллоо. Нөгөө тэгэхээр би за 108,000 төгрөг олсон. Миний анхны хөрөнгө оруулалт хийсэн 35,000 төгрөг надад өгөх үү гэлээ. Өгнөө ээж та жаахан хүлээж. За тэгсэн чинь нөгөө хоёр чинь хүүхдүүд ш. Нэг нь 10 дугаар анги, нэг нь 12 дугаар анги. За дүүдээ 40,000-ыг өгчих шиг боллоо. Янз нь нөгөө 108,000-аас. За тэгээд тэгсэн ээж одоо дараагийн сарын нөгөө эрхээ авах, бөөний эрхээ авах мөнгөө бит хоёр ер нь дуусгачлаа гэж юм л дуусгачлаа. Одоо та ахаа санхүүжүүлэх үү? Өө тийм байхгүй. Та хоёр анх 108 авахдаа 30% нь одоо энэ үн тэдэн төгрөг тэгээ үлдсэн нь тэдэн төгрөг энийг тэгж хуваарлна гэдэг юм байхгүйгээр ингээд ихний олсон мөнгөө зарчиж байгаа бол би л авч цаашаа хөрөнгө оруулалт хийж чадахгүй гэлээ. Энд чи яаж юм? Тэгсэн ээж энэ чи бидний анхны л кейс штэ. Бид нар юу юунд хідэн төгрөг зарцуулагддгүү яадгүй гэдгийг одоо л мэдлээ. Одоо бид хоёр алдаа гаргахгүй гэж байгаа байхгүй. Үгүй та хоёр одоо өөрийнхөө авсан төгрөгийг хэмнээд тэндээсээ 35,000 төгрөгөө босгож чадахгүй наад ажилла бойл гэл. Тэгэхээр эн чи яаж юм? Энэ зүгээр нэг энгийн жижигхэн жишээ юм шиг боловч тэр хийнд хэдийг хуваарлах вэ? Энэ хуваарлах амар чухал. Мөнгө олох бол магадгүй орлого олох бол амархан байж болно. Орлогыг эргээгээд юунд зарцуулж ямар үр ашгийг бүтээх юм. Тэгээд тэр нөгөө энийг хамтарч байгуулгаж байгаа тэр сэтгэл ханамж ямар байх юм гэдэг юм чинь нөгөө 7 зарчмаар чи хэрэгжин шүү дээ. Тэгэхээр энийг одоо магадгүй энэ лекцийг сонсцсон байсан бол манай хоёр хүүхэд бол тийм алдаа гаргахгүй юм л дээ. Яг уу биеэрээ үзэг тийм ээ. Тэгэхээр та нар бол бизнес гэдэг ямыг заавал энэ том болсон хойно эрхлэдэг юм биш л дээ. Одоо өөрсдийнхөө хүүхдүүдээр туршиж үзэж болно, тэндээ суралцаж болно, тэндээ санаа аваад хэрэгжүүлж болно. Ийм юмнууд бол байгаа. За нөхөрлөл бол бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай, хязгаарлагдмал хариуцлагатай гэдээ оруулсан хөрөнгөний хэмжээгээр одоо хариуцлага хүлээдэг ийм жишг байгаа. Оруулсан хоршоо бол тийм биш тийм ээ. Хоршоо тийм биш. За ингээд энэ хоршооны талын энэ жижиг дунд үйлдвэрлэлийн газар бас айгүй гоё өөрөөр хэлбэл нөгөө өмнөх хоршооны дүрм ямар байсан, одоо ямар боломж олцоог бид нарт олгоод байгаа гэдэг дээр айгүй гоё сургалтын материал бэлтгэсэн байсан. Энэ дээр бол би бас аммаар юм байсан учраас авсан шүү. Энийг дэлгэрүүлээд та нар тэндээс нь бол бас харж болох талтай. За одоо дуусахад хэдэн минут байна хүүхдүүдээ? Хүмүүсээ. За ер нь бол хичээлийн цаг маань ингээд дуусч байна. 11:30-аас завсарлаад бид нэр өдрийн 2 цагаас эргээд уулзах хэрэгтэй. За гэхдээ юу яа? Би энд нэлээд эдэн слайд байгаа. Би товчхон гол юмыг тайлбарлчихъя те. Та нар тэгээ хичээлээр бол авчих учраас. За энэ хоршооны хөгжлийн сан гэдэг юм бий болсон. Өөрөөр хэлбэл
оршооны гишүүний нийгэм эдийн засгийн байдлыг дээшлүүлэх энэ манай бодлогын юмнуудтай энэ их гоё уялдаж байгаа. Тэгээ эндээс бол би айгүй гоё тийм одоо Монгол улс одоо байгаа гоё түүхийд баялгуудаа бий болгох боломж бол энэ оршооны хөгжлийн сан дээр бол нэлээд тулгуурлах байхаа гэж бодож байгаа. Тэгээ энийг бол их анхааралтай үзэх хэрэгтэй. За дараа нь хоршоо бол үйл хөдлөх хөрөнгүүдээ эдийн засгийн эргэлтэнд оруулах олон арга замууд байна. Эзэмших, ашиглах, захиран зарцуулах, түрээслүүлэх, барьцаалах. Тэгээд энэ хөдлөх үйл хөрөнгө гэж юу юм? Үйл хөдлөх хөрөнгө гэж юу юм те? Тэр оюуны өмч шингэсэн бүтээгдэхүүнүүд нь юу байх юм? Энэ юмнуудаараа бол одоо зээл тусламж авах ийм боломж болцоонууд бол их нэгж байгаа. Энийгээ бол их сайн ашиглаараа. Энтэй бол баг бизнесийн байгууллагатай адил төвшөнд бол компаниудтай хүрсэн шүү. Энэ те энийг их зөв өөртөө ашиглаарай гэж хэлэхээр. За дараа нь энэ хоршоод тэр хамтран ажиллаж байгаа одоо мэрэгжлийн байгууллагуудтайгаа энэ зөвхөн бол мэрэгжлийн байгууллагууд байна. Энээс гадна тэр технологиг бий болгох байгууллагууд одоо жишээлбэл хөдөө аж ахуйн их сургуультай яаж ажиллах юм? Шинжлэх ухааны технологийн их сургуультай яаж ажиллаж болох юм? Шинжлэх ухааны академи дээр байгаа юмнуудтай яаж ажиллаж болох юм? За Монгол Улсын их сургуультай яаж ажиллаж болох юм? Магадгүй эднэрээр дамжуулаад эднэртэй хамтын ажиллагаатай тэр гадаад дотоодын байгууллагуудтай яаж ажиллаж болох? Энэ юмыг бол бас их бодоорой. Энэ бол нээлттэй тэр хоршооны тухай хуулиуд дээр чинь их гоё оруулаад өгсөн байж байгаа. Энийг бол сайн авч үзээрэй гэж хэлэх нь байна. За тэгээ хоршоо хөгжүүлэхтэй холбоотой энэ юмнуудыг бол өөр дээрээ тусгаж ашиглах нь их чухал байгаа юм л та. Одоо жишээлбэл энэ заалт бол байж байгаа. Заалтыг ашиглана яг өөрийнхөө юм дээр суулгана гэдэг чинь их чухал шүү дээ хүмүүсээ. Тэгвэл одоо жишээлбэл долуулаа нийлээд нэг хоршоо байгуулсан байгаа бол яавал сум хөгжүүлэх сангаас дэмжлэг авах юм? Гаргалгаагийн судлах нь биш. Хоршоо хөгжүүлэх сангаас яаж авах? Яаж хөнгөлтэй зээлүүдийг авах? За эсвэл өөр одоо бидний дараагийн бүтээгдэхүүн үйлчлэгээтэй холбоотой хүмүүстэй яаж хоршид дундын хоршоо байгуулах? Тех тусам таны боломж одоо нэмэгдээл яваад байна. Энэ хуулийн заалтууд дээр чинь бол аюул сайхан гараад өгсөн байж байгаа. За тэгээд ач холбогдлын талаар бол энэ оршооны тухай хуулийг санаачилсан гишүүд болоод эдгээр бол подкаст хийсэн байсан. За манай жижиг дунд үйлдвэрлэлийн газар аюул олон сургалтууд тавьсан байсан. Энэ YouTube дээр байршсан байсан. Энийг бол би одоо нуршаад явах уу? Тэгэхээр эднэрийг бол хараад ийм гол юмнууд гарах хэрэгтэй. За гол нэг юм нь бол энэ нэмэгдсэн үртгэн албан татвараас чөлөөлөх боломжийг бол хуулинд тусгаж өгсөн байсан. Ингээл хоршоо одоо яаж юм эзэн хэрэглэгч хүртэл ажиллах ийм боломжуудыг бол бий болгож өгсөн байж шүү дээ, тэ. Тэгэхээр бид нар бол одоо энэ ченжийн тогтолцоон дээр суурилсан биш, хоршооллын тогтолцоон дээр суурилсан хэлбэрээр эзэн хэрэглэгчтэйгээ яаж ажиллаж болох вэ гэдэг юм бол энэ хоршооны тухай хуулийн дээр бол бүрэн суудсан байгаа шүү. За энэ дээр бол одоо сайхан өөрийнхөө хэрэглээний үндсэн дээр бол бий болгож аваад одоо үр ашигтай баялаг бүтээгч болно гэдэгт бол би та нарт бол итгэлтэй байна. Ингээд амжилт хүсье. За баярлалаа. Оролцогчдаас маань